За сайн байцгаана уу. Шинэхэн 7 хоногийн минь төргий ажилдаа гараад ирсэн байна. Нэгд өдөр 1 цаг болж байна. Өглөө гэртээ жоохон унтаад авсан. Тэгээд 10 цагийн үед ажилдаа гараад цаг 30 минут яваад одоо энэ чи ирсэн. Драйвол авж байна. Драйвол гэдэг нь одоо гипс автан гэсэн үг. Тэгээ энийг аваад 677 майл гэж байна. Нилээ явах нь байна. Гэхдээ үнэлгээ гайгүй авсан 2100-аар авсан. Тэгээ энэ 7 хоногийн ажил маань ингээд эхэлж байна. За энэ 7 хоногийн төгсгөлөөр бас бүтэн явахгүй. Ягаад гэх юм бол 5 дахь чинь битүүний өдөр байгаа. Хагасаа бүтэнсээ ингээд шинэ 1-2 болчихж байгаа. Тэгэхээр би 5 дахь өдрийн өглөө Иллинойд очиж буулгачаад шууд гэрлүүгээ харчин гэсэн үг. Тэгээд цагаасаараа сайхан шинэлчээд тэгээд дараа 7 хоногоос буцаад ажилдаа гарна. За энэ бол гайгүй хурдан ачдаг газар. Одоо энийг авчаад эндээсээ заавал гарах юм байна. Дараагийн трак орох учраас эндээсээ гараад баруун эргээд задгаа талбайд очиж жагаад страпнуудаа тавиад гэхдээ заавал нэг гипс авто учраас хамгаалтаа тавиад тэгээд замдаа гарна. Тэгээд ачаага бэлтгэхдээ харуулъя. Бичлэгээ эхлэхээс өмнө лайк дараарай. Тэгээд сувг дээрээ subscribe хийгээрэй. Заавал лайк дарцгааш бүгдээрээ. Өдрийн мэнд ачаа болох газараа ирсэн. Тэр зам дээр зогсоод бас нэлээд удаан хүлээлээ. 2 цаг орчим хүлээлээ. Энд нэг тарак ачаагаа бас буулгах гээд. За энэний дараа нөгөө Норфолк, Небраска руугаа явна. 2 цаг 30 минут орчим байлээ. За буулгадгүй. Хүний хайгаа явчихна. Яасан ч удаан газар втэ. Шинэ байлаа гаргаж юмсан нэрээ. Түрүүчийн видеон дээр нөгөө байлаа маань урагшчихсан шүү дээ. За ачаагаа аль очилсан. Тэгээ одоо гарч страпа тавьж бэхлэх чинь. Тэр хоорондоо хоолой ичээ гэж бодож байна. Сайн өнгөрсөн амралтын өдрөөр Солонгос тэтгэврт явж байгаа тийм хүн орхоод одоо дахианы шил авсан. Кино минут гараад байдаг шүү дээ. Заавар нь болохоор буцалж байгаа усанд энэ ууттай тэр чигтний хийгээд 15-20 минут буцлах нь гинэ. Энийг гэж үзье. За болсон. Одоо энийг хаагаад орж хоолоо идчихэд тэгээ хөдлөе доо. 9 цаг 30 минут орчим явах хэвээр зам байлээ. За алт шиг боллоо. Үеч юмшиж. Болоогүй. Тэ жоо халах хэвээр. Ерөнхийдөө ийм их харагдчих. Тэ жоо халах.
Айгу сул амттай шүү дээ. Тэр баг давс перц нэмж хиймээр тийм хөө. Дотроо юм өтөн дахиатай юм байна. Жохон давс перц нэмчлээ. Бол арай л амттай байна. Хамаагүй дээр ирчихлээ. Сармс ирсэн. Тэгээ энэ ясан бүр яалц болцсон байна. Үзүүл. Энэ ингээ яс заяа. Нэг магшиг юм. Солонгос шүтлүүч угаасаа ингээд өөрсдөө амтлах гад зорилготой тийм байдаг шүү дээ. Тийм л зорилготой юм шиг байна. За ингээд хоолой ичиж өгдлээ. Жоох газар ирлээ. Өмнө бол би дандаа энэ барилгын нөгөө талд нь очиж өгдөг гэсэн бол энэ удаа 12 дугаар хаалганд өгнө гинэ. Энэ хаалга онгоохоор ишээгээ явж орох юм байна. Гадаа зогсож байхдаа би страп авчт юм уу л гэж бодож байна. Уг нь энэ трак миний өмнө ирсэн. Тэгэхдээ цагаасаа хоцорсон гинэ. Тэгэхээр би өмнөр нь орж ачаага буулгах юм байна. Дараагийн ачаага аваагүй байна. Юу болтох юм байгаа сайн мэдэхгүй лээ. За сайн байцгаана уу. За юу болсон бэ гэхээр өнгөрсөн 7 хоногт нөгөө ачаага буулгачаад гэрлүүгээ шууд харьсан. Тэгээд өнгөрсөн 7 хоногийн амралтын өдрүүдээр цагаасаар болсон. Тэгээд сайхан цагаан сарын баяраа тэмдэглээд айл хонороор орж золголтоо хийчээд нэгт хоёр дахьт нь ажилдаа гарахгүй байж байгаа 3 дахь өдөр нь гараад явсан. Тэгээд өнөөдөр чинь 4 дахь өдөр байхгүй. Өнөө өглөө нэг ачаа буулгачаад 1800-аар авсан. Тэгээ нэг ачаа буулгачаа дахиад буцгаачаагаа авах гээд зогссон байна. Тэгээ яг уу тэр өдрүүдэд бичлэг хийгээгүй. Өөр ажилтаа байсан учраас бичлэг хийж амжаагүй. Та бүхэн харсан бах те. Зарим нэг нь бол харсан бах. Ерөнхийдөө ямар учиртай юм хийгээд явсан бэ гэхээр за сүүлийн би чинь 3-4 сар орчим нэг зүйл дээр төвлөрч судалгаа хийж тэгээд өөрийнхөө одоо туулсан юмнуудыг ухаж төнхөөд ерөнхийдөө нэг зөвлөгөө биш туршлагаасаа хуваалцсан тийм бичлэгүүд хийсэн. За тэрэн дээр маань юу байгаа вэ гэхээр за ерөнхийдөө Монголд байгаа хүний өмнөөс одоо өөрийгөө тавьж бодоо би яг тэр позишн дээр байсан ш. Тэр яг нөхцөл байдал байсан. За Америк руу ирэхийг хүсэж исэн, яахаа мэдэхгүй байсан те сургууль судалж исэн, аяллаар ирэх үү гэж бодож исэн. Яг учраа мэдэхгүй байсан. Тэгээ тэр амьдралыг би өөрөө яг туулаад энчээ ирсэн. Бүр задаргаатай бичлэгээ хийсэн байгаа. За визний материал яаж бүрдүүлэх вэ? Энэ асуултанд нь юу гэж хариулдаг вэ? Тэ? Энэ юу гэсэн үг вэ? За цаашлаад аль визээр нь одоо ирээд визний ангиллаас солиулж болдгоо юу?
солиулвал ямар сөрөг үр дагавартай, ямар ашигтай вэ ч гэдэг юм те. Тэгээд наашаага ирээд ер нь амьдралын өртөг хэрвээ за онгоцноос шууд буулаа гэхэд байр ундраа яаж болох вэ? Ажил яаж болох вэ? Ажлынх нь цалин ямар байдаг вэ? Тэ бүх ингээд задаргаатай байхгүй. За дээрэс нь ногоон картны суглаанд яаж бүртгүүлэх вэ? Тэ материалуудыг яаж бөглөх вэ? Монголд бол яг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд байдаг шүү дээ. Тэгээд одоо хэд усыг мэдэхгүй байна. За гих мэтчлэн зүйлүүдийг өөрийнхөө мэдж байгаа зүйлүүдийг одоо өөрийнхөө туршлага дээр үндэслээд яг видео болгож гаргасан байгаа. За тэрийг хаалттай групп дээр тавихаар шийдсэн. Ягаад гэвэл би энэ дээр бас тодорхой хэмжээний цаг хугацаа зарцуулсан, судалгаа шинжилгээ хийсэн те өөрөө би энийг туулаад ирсэн учраас тэр цаг хугацаагаа үнэлээд багахан хэмжээний төлбөртэй групп байсан байгаа. Тэгээ хүссэн хүмүүс нь ороорой. Одоо би энэ доор линкээр тэр группийнхаа линкийг тавьчих. Тэгээ зааврынхаа дагуу төлбөрөө төлөө төлбөрийнхөө баримтыг нь над руу явуулаад тэгээ групп руугаа ороорой. 4 сарын 1-ээс видеонууд маань тавьж эхэлнэ. Нилээн гайгүй мэдээлэлүүд өгсөн гэж бодож байгаа тий. Тэгээд яг наашаа ирэхийг хүсэж байгаа хүмүүст бол нэлээд хэрэгтэй мэдээлэл болох ухаа гэж бодож байна. За тэгээд цаашлаад энэ удаагийнх дээр бол дэлгэнгүй байхгүй. Тэгтээ цаашлаад ахаад өөр юу хийхэд төлөвлөж гинөө гэхээр за тэгээд 9 хойноо одоо ямар байдлаар ажиллах хэрэгтэй болж болох вэ? Тэгээд дараа нь одоо яг хүмүүсийн айгүй их асуудаг асуулт нь бол энэ таракны ажлыг яаж хийх вэ те? Энийг хийхэд яах вэ? Ямар шалгалтанд яаж бэлдэх вэ те? Гэх мэтчлэн зүйлүүдийг бол ярина гэж төлөвлөж байгаа. Тэгээд хүссэн хүмүүс нь яг тэр групп руугаа ороорой те. Тийм байна. За одоо тэгээд энэ ачаагаа болохоор $950 авсан. Женева, Иллинойд маргааш буулгана. Тэгээд маргааш буулгачаа дахиад ачаа авахгүй гэж төлөвлөж байна. Шууд гэрлэг барих бах. Тэгээд хагас сайн бүтэн санд бас нэг гэр зураа ажилтаа байгаа. Тэгээд нэг өдөр буцаад ажилдаа гарна. Тэгээд өчигдөр чинь за бас нэг сүрхий хүүт нь энэ бол хасгаруугаа орсон байхгүй. Одоо бол энэ чинь нэлээд дулаахан байна. Ингээд цамцтай явж байгааг харж байгаа те. Өчигдөр бол бүр ингээд зам аргуу мөстөж хөлдөөд нэлээд гулгаатай байсан. Тэгээд өнөөдөр бол нэлээд дулаасж байгаа учраас нөгөө замынх нь мөс нь хайлчлаа. Одоо ийшээгээ буцаад явхад бол гайгүй авах. Өчигдөр чинь би баг сүүлийн 250 майлыг чинь баг 40-50 милийн хурцтай явсан байх шүү ингээд. Угаасаа ингээд зам гялаацсан мөстөд харагдаад байгаа байхгүй. Тэгээд хажуугийн сайн тэмдгүүд нь энэ зам чинь мөстөцсөн байх шүү, болгоомжтой яваараа гэсэн тэмдгүүд байгаад байсан. Тэгэхээр за энэ ачаагаа авчаа тэгээд хөдлөе. Зам арга гайг байгаа гэж найдаж байна. Бичлэгтэйгээ хамт угаарай. Ийм төмрүүд авлаа. Тэгээд ийшээгээ жин дээр очиж зогсох юм. Тэгээд хэдэн тарагт миний урд хүлээж байгаа учраас энэ хоорондоо хэдэн страптай татчихсан юм билүү? Хөнгө ачаа шүү дээ. За ингээд 830 минут яваад байж таа. Цагаан сараар өхрийн өчөө шарсан. Тэгээ тэрийг тавга буулгаад нарийнх нь нэг хэрчээ тэгээд аваад хөлдүүгээр нь аваад явж байгаа. Одоо ихэд надад 7 цаг үлдсэн байна. Хойноос бас цас ирж илээ. Гяс хоолой идэж хөдлөхгүй болвол одоо 70 байцсан юм биш. Хоолой идчихэл хөдлөөл явсан. Нөгөө цастайгаа учирсан. Тэгтээ хаа очиж бас дулаахан байсан болохоор хөлдөж мөлтөхгүй амар байсан.
Ачааны буулгах цаг нэлээд давчуу зогсох цаг байхгүй байх юм бол тэгэл гүрийгэл зам харгуу мөсцөн ч гэсэн явдаг л байсан. Одоо бол ер нь жоохон эвгүүтэл ирэх юм бол зогсчихгоо л гэдэг болсон байлээ шүү. Энэ тарах гарахаар цаана нэг тарах хүлээж байгаа. Энэний дараа орно гинэ. За яартан дээрээ хүрээд ирлээ. Тэгээд бичлэгтэрээ лайк дараарай, subscribe хийгээрэй. Дараа 7 хоногийн бичлэгээрээ эргээд уулзъя. Энэ удаагийн бичлэг жоохон тийм 2-7 хоног хавсарсан, дундуур нь ажиллаагүй нэг тиймэрхүү бичлэг боллоо. Түр бай.